За гэрийн даалгавраа яаж илгээхийг харуулъя. Тэмс рүүгээ орлоо. Тэгэхдээ бас assignments руугаа орно. За манай анги дээр англи хэлний даалгавар өгөгдсөн байна. За би энэ даалгаврыг хийсэн гэж үзээд багш руугаа илгээх гэж байна. За багш энэ instructions хэсэг тайлбар ингэж хийгээрэй тайлбар оруулсан. 2 слайд авсрахсан байна. За слайдаа нээж үзээд даалгавраа хийчлээ. За одоо хийсэн даалгавраа багш руугаа явуулахын тулд add work гэдэг энэ үгэн дээрээ дараад upload гэдэг утас компьютероос даалгаврынхаа зургийг явуулна. За энийг би даалгаврынхаа зураг гэж бодоод за энд ороод ирнэ. За үүнийг turn in гэд багш руугаа илгээч. За ингээд даалгавар амжилттай илгэлээ гэдэг юм гоё зураг бас гарч ирнэ. За энэ даалгавар болохоор бас 10 оноотой даалгавар юм байна. За багш буцаагаад feedback хариу өгнө гэсэн үг.